Бүгдээрээ Autodesk Revit программын талаар тодорхой ойлголттой болсон бол одоо Revit дээр ажиллахад анхаарах зүйлсийн талаар авч үзье. Үүнд ашиглах хувилбараа зөв сонгохоос ахуулаад цөөнгүй зүйлүүд орж байгаа. Та эхлээд өөрийн ашиглах Revit программын төрлийг зөв сонгох хэрэгтэй. Энэ тохиолдолд бидэнд Autodesk Revit програм түлхүү ашигладаг байх. Дан ганц программынхаа төрлийг сонгохоос гадна тухайн программынхаа хэдэн оны хувилбарыг ашиглах вэ гэдгийг маш сайн бодолцох хэрэгтэй. Учир нь Autodesk Revit програм нь бидний өмнө ашиглаж байсан AutoCAD программын адилаар өмнөх хувилбар руугаа буцааж хадгалах боломжгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл та Revit 2017 төр хийсэн төслийг 2013 ч юм уу өмнөх хувилбар руу хөрвүүлж хадгалах боломжгүй. Харин 2017 төр хийсэн төслөө дараачийн хувилбар болох 18 руу ахиулж хадгалах боломжтой гэдгийг анхаараарай. Хэрвээ та ганцаараа ажиллаж байгаа бол дуртай хувилбараа сонгож болно. Харин багаараа ажиллаж байгаа бол багийн бүх гишүүд ижил хувилбар ашиглах нь тохиромжтой гэдгийг анхаараарай. Өөрөөр хэлбэл багийн ихэнх гишүүд Revit 2016 ашиглаж байгаа тохиолдолд та ганцаараа Revit 2017 ашиглах нь тийм ч тохиромжтой биш юм. Ингэснээр багийнхаа бусад гишүүдтэй шууд харьцах боломжоо хаах болно. Дараагийн анхаарах ёстой зүйл бол үе шат. Энэ нь та бидний сайн мэдих зураг төслийн үе шат буюу их загвар зураг, ажлын зураг биш гэдгийг анхаараарай. Өөрөөр хэлбэл энэ нь төслийн идэлгүүнүүдэд цаг хугацааны хэмжүүр байршуулж тухайн объектуудыг одоо байгаа шинээр байрах, нураах зэргийг тодорхойлоход туслах юм. Мөн та Revit программын тусламжтай нэг төслийн орчинд олон тооны дизайны хувилбар боловсруулж, өөрт ашигтай хувилбарыг зөв тодорхойлж сонгох боломжтой гэдгийг анхаараарай. BIP буюу Beam Execution Plan. Товчхондоо төсөл тавигдах биемийн шаардлагыг тодорхойлж, түүний хэрэгжилтийг биелүүлэхэд зориулагдсан төлөвлөгөө юм. Өөрөөр хэлбэл энэ нь таны гүйцэтгэж буй төсөл, зураг төслийн шатанд хэр наривчлалтаа хийгдэх үү, угсралтын шатанд тухайн бием төслийг ашиглах боломжтой юу, барилгын материал үйлдвэрлэгч нар оролцох уу, цаашлаад барилгын менежмент болон ашиглалтын албанд ашиглах боломжтой юу зэргийг тодорхойлоход туслах юм. Та бүхэн төслөө эхлэхээс өмнө биемийн шаардлагыг зөв тодорхойлсноор цаг хугацаа хэмнэж үр өгөөжтэй ажиллах боломжтой гэдгийг анхаараарай. Эсбөгөөс ажлын зургийн түвшний модель болон угсралтын түвшний модель загварчлах нь наривчлал болоод мэдээллийн хувьд асар их ялгаатай ба тэр хэрээрээ цаг хугацааны хувьд ч өөр байдаг гэдгийг анхаараарай. Эцэст нь Load буюу Level of Development, Level of Detail-ийн талаар та тодорхой ойлголттой байх ёстой. Харамсалтай нь дэлхийн ихэнх улсууд тодорхой нэгдсэн ойлголтод хүрээгүй сэдв. Өөрөөр хэлбэл Америкийн нэгдсэн улс болон ихэнх улсууд Level of Development буюу төсөл хөгжүүлэх түвшин гэж тодорхойлдог. Харин Англи болон зарим нэг улсууд Level of Detail буюу эдлхүүнийг наривчлалын түвшин гэж тодорхойлдог. Зарим нэг нь энэ хоёр бол тус тусдаа өөр ойлголт юм. Аль алийг дагаж мөрдөх ёстой гэж үздэг байгаа. Одоо бүгдээрээ эдгээр анхаарах зүйлсүүдийг дэлгэрэнгүй авч үздэгэ. Хувилбарын хувьд маш энгийн бөгөөд ойлгомжтой байх. Тиймээс бүгдээрээ үе шат болон дизайны хувилбаруудаас эхэлцгээе.